Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юу яаж entertainment-ийн даалд ертөнц нэвтрүүлгийн дараагийн нэгэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн түншээр авторедактор сервис. За өнөөдөр та бүхэндээ ер нь дэлхийн сонгодог уран зургууд донд тэр тусмаа зарим тохиолдолд тэр олон зургууд донд хэн зурсан нь тодорхойгүй энэ зургууд бас байдаг. Гэхдээ энэ зургуудыг юуг нь онцлох гэдэг юм бэ гэхээр ер нь нэг тийм эвгүй ам дамжаад сүнстэй гэж яригддаг уран зургуудыг та бүхэнд өнөөдөр танилцуулах болно. За чадварлаг уран бүтээлчд бол уран бүтээлээ бүтээхдээ хүний сэтгэл хөдлөлийг өөртөө нарийн гүн гүнзгий шингээж тэрийг нь бүр илүү тодор ингээд харуулахыг хүсдэг. За ялангуяа уран зураг сонирхдаг хүмүүс бол энэ тэнд тийм ээ уран зургийг харж удаан зогсож тэндээсээ кайф авдаг шүү дээ. Тэгтэл зарим нэг зургийг болохоор харахаар тэгж удаан харах эцэсгүй буюу харахад л юм дотор арцаалгаж чихүүц төрүүлмээр нэг тийм эвгүй зургуудууд зөндөө олон байт юм байна. Тэгээд тэдгээр зургуудыг сүнстэй гэж яригддаг гинэ. Мөн энэ зургууд бас эзнийхээ амь насыг авч утсан тохиолдлууд ч гэсэндээ мэрсэр байдаг юм байна. За хамгийн ихний танилцуулах зураг маань шаналж буй хүн. За яг хэн зурсан бэ гэдэг нь бас юм тодорхойгүй гэж яригддаг юм байна. За шаналж байгаа хүн буюу нэг юм галт татж байгаа юм шиг тийм ээ. Энэ зургийн ард маш аимшигтай түүх агуулгадж байдаг гинэ. Зургийг зурсан зураачийн нэр нь тодорхойгүй ч гэсэндээ уг зураач тэр зураг зурагтаа будагтайгаа өөрийнхөө цусыг хольж зурсан. Тэгээд энэ зургаа зурж дуусан гутаа амиа хорлсон гэж яригддаг юм байна. Харин одоогийн энэ зургийг эзэмшдэг эзэмшигч нь болох Шон Робинсон энэхүү зургийг эмээгээсээ өвлөж авсан ба үе дамжсан буюу эмээ нь энэ зургийг хараалтай зураг шүү гэж бүр дамжуулж хэлжсэн гинэ. За ингээд Шон энэ зургийг унтхны өрөөнд өлгөсний дараа түүний гэр бүлийн хүмүүс болохоор бүгд ийм ямар нэг юм шивнэлдэж ярих, уйлах, хашгирах гэх мэтлэн. За дээрээс нь хачиргалтай юм сүүдрүүдийг араасаа олон харах болсон ба. Гэхдээ одоо энэ эзэмшигдсэн энэ одоо эвгүй зүйлүүдээс болоод зургийг огт буцаахыг хүсээгүй одоо ч гэсэн тэндээ байлгадаг гин. За өнөөдөр хүргэж байгаа хоёр дахь зураг маань хүн таамаг дэвшүүлж бурхан хэрэгжүүлдэг гэдэг нэртэй юм зураг ба. За Эдвин Генри Лансер гэж хүний зураг буюу за нэг юм цаан баавга тэгээд нэг майхан ураат ч юм уу те ингэж байгаа нэг эвгүй зураг байгаа. Идэд хажууд нь юм ясмас хэрзээсэн. За 1845 оны аяллаа үеэр Орос руу алга болсон Жон Франклины тухай өгүүлсэн зураг гэж үздэг байна. Энэ зураг болохоор Холвей хааны коллежид байрладаг гинэ. Нэг оюутан зургийн хажууд сууж чадахгүй ингээд хажууд нь ингээд суусан чинь нэг тийм эвгүй мэдрэмж төрөөдөөс юм аа л да. Гаргаа ураад ингээд юугаарч хамаагүй хаах гад сандраад байсан учраас тэнд ойрхон байсан Британий талбайгаар хаасан юм байна. Энээс хойш энэ зургийг тэр талбайгаар байн хаадаг болсон буюу ер нь бол хүмүүс тэгж нээлттэй харуулхаа болсон юм байна. Яагаад гэдгсэн чинь удаан хугацаанд энэ зургийг ширтэж харсан хүмүүст муу зүйл тохиолддог буюу нас барсан гэдэг яриа хүртэл одоо явагддаг гинэ. За 3 дахь зураг бол бүр их эвгүй зураг байгаа. Харахад л нэг дэмжих үс төрмөр ер нь их тийм татаа биш. За энэ болохоор нэр нь гарн түүнд саад болж байна гэсэн нэртэй Билл Стоунхеймийн юм зурсан зураг байгаа юм л та. За нэг 2 хүү байгаа. Охин хүү хоёрын зураг байгаа. Тэгтээ юм амьд бус хүүхэлтэй юм шиг нүдгүй тэгээд дээрээс нь ард нь юм баахан тасарсан гарнуудтай ийм зураг байгаа. Энэ зураг болохоор 1972 онд зурагдсан. Тэгээд сүнстэй гэж яригддаг гинэ. Яагаад тэгэхээр зургийн өмнөх буюу одоо өмнө нь эзэмшижсэн эздийнх нь ярьж байгаагаар шөнийн цагаар энэ зурган дээр хүүхдүүд хөдөлдөг. Энэ хүү охин хоёр хоёлаа ингэж хөдөлдөг. Дээрээс нь энэ зургийнхаа жаазнаас гарч исэн тохиолдол хүртэл байдаг гин. Харин галерейн ажилтнууд одоо бол галерейд ажилтнууд болохоор байрладаг. Тэгээд тус уран зурагтай ажиллаад чихлийн дараа нас барцгаагаад байдаг. Ийм эвгүй түүхтэй зураг юм байна. За галерейд байрлуулад энэ зурагтай ажиллаад ингээд байхаар ажиллаж байгаа ажилчид нь өнөө жилийн дараа ямар нэгэн байдлаар осолд орох ч юм уу тий азгүй тохиолдлоор нас бараад байдаг гинэ. Ер нь нэг юм удаан хараад баймааргүй их эвгүй зураг. Тэгээд энэ хүүгийн тэр ширтэж байгаа харцсан тэр нь эвгүй тэгэхээр болж л үгүй ийм зургуудыг удаан битээ хараарай гэж зөвлөдөг юм байл шүү. За 4 дахь зураг бол бороо эмэгтэй гэдэг нэртэй зураг байгаа. Светлана Тилицийн зурсан. За энэ бороо эмэгтэй болохоор эхлээд нь харахад нэг тийм эвгүй гэхээр биш. Зөв нэг тийм гонигтай
нэг сонин мөстэй жимшиг малгай тавьсан. Тэгээд шалга нь орсон юм шиг нэг юм эмхтийн дүрс байгаа юм л да. Светлана Телиц тус зургийг ерөөсөө 5 цаг дотор зурсан. Маш хурдан зураад зураг зурж байхад нь өөрт нь одоо ингээд нэг тийм эвгүй мэдрэмж төрөөд байсан ба уран бүтээл чинь өөрөө биш юм шиг буюу бид нь өөр хэнийг нэг сүнс ороод түүнийг удирдаад гараар нь ингээд одоо зурж байгаа юм шиг сэтгэл төрж исэн гэж байна. Яагаад тэгэхээр ингээд маш хурдан 5 цагийн дотор зурсан. За тэгээд энэ зургийг худалдаж авсан хүн бүр буцааж өгдөг гэсэн. Эхлээд нь сонирхоод ингээд авсныхаа дараа нэг хөдөлгөхгүй буцаад ирдэг. Тэгэд ямар шалтгаан хэлээд яагаад энэ зургаа буцаагаад байгаа юм бэ гэхээр энэ зургийг харахаар гэртээ аваачаад ингээд өлөгдөх гэж байгаа. Өлгөнгүүд удалгүй нойр хүдэж эхэлдэг. Ундаж тага болдог бахан. Тэгснээ ягаад ч юм учир шалтгаангүйгээр сэтгэл готрол давтаж эхэлдэг. Хямраад нэг л юм сонирн болдог шүү дээ. Уйтгарлаж хямарч эхэлдэг. За тэгээд их удаан хараад ахаар энэ уулын зурган дээр их бүсгүй болохоор доошоо харсан байна. Яг их цул хараагүй. Гэтэл энэ бүсгүй тэр гэрийн эзэдүүдийг буюу одоо худалдаж авсан хүмүүсээ ширтээд өвдөөс нь ингээд яг цоо ширтэж байгаа юм шиг мэдрэмжүүдийг төрүүлээд байсан учраас үнэхээр юм тохгүй болгоод байсан учраас энэ зураг дандаа зарагдсан ч гэсэндээ буцаж ирдэг юм сонь төвхтэй зураг юм байна. За 5 дахь зураг нь болохоор их сонио хайрын цагтл гэдэг нэртэй Ричард Кингийн зураг байгаа юм л та. За тэгээд энэ зурган дээрх охин болохоор ямалтан шаргал үстэй, гүн цэнхэрнүүдтэй, гүн саарал цэнхэрдүү юмнүүдтэй үнэхээр хөөрхөн зүгээр нэг цэцэг бариад ингээд зогсож байгаа охин баггүй. Бол нэг тийм айгаад байхгүй. Тэгсэн энэ зураг болохоор Техас мужийн Оостон дахь Дрикс Кил гэдэг эмччүүд буудалд өлгөөтэй байдаг гинэ. Тэгээд энэ буудалд Америкийн нэгдсэн улсын хотын захирагчийн охин болох 4 настай Саманта Хьюстон шатнаас унаад 1887 онд нас орчихсан юм байна. Ерөнхийдөө санамсаргүй байдлаар шатнаас унаад ингээд харамсалтай зүйл тохиолдсон. За хэдийгээр энэ зурган дээрх одоо охин буюу энэ алтан шаргал устай охин энэ нас орсон охин болох Саманта биш ч гэсэн хүмүүсийн яриагаар болохоор энэ охины зурганд Самантагийн сүнс нь хоригдсон гэж ярьдаг гинэ. Яагаад гэдгсэн чинь зураг дээрх охин нь Самантатай улсны дусал мэд адилхан гэж байгаа. Одоо Америк нэгдсэн улсын хотын захирагчийн охин. Тухайн үед 4 настай байсан Самантатай үнэхээр адилхан гинэ. За тэгээд энэ зургийг эхлээд нь ингээ харахаар нэг л хөөрхөн охины дүр харагдаад хүмүүс очиж хүмүүсийг татдаг юм байна л да. Очоод ингээ хараад жоохон удаан харангууд сэтгэл санаанд тавгуурхэд завдлахгүй биеийн муудаж эхэлдэг. Ямсгайн давхцдаг, тэгээд зүрхний хэмнэн алдагддаг гэх мэт байдлаар биеийн муудаж эхэлдэг байна. За тэгээд энэ буудлын одоо энэ Техас мужи Оостон дахь тэр Дрискэлзчд буудалд байнга очдог үйлчлүүлэгчд хэлэхдээ заримдаа тэр шатны хажуугаар буюу нөгөө шатнаас унцсан шүү дээ охин Саманта. Тэр шатны хажуугаар бөмбөгөөр ингээд тоглоод явж байгаа 4 орчим насны охины сүнс тэнд ингээ харагддаг гэж ярьсан бахнэ. Тэгэхээр магадгүй одоо өнөө удлаг мэдгүй энэ зурганд охины сүнсийг хоригдсон гэж үздэг бахнэ. За нэвтрүүлгийн түншийг танилцуулаад үргэлжлүүлэн дараагийнхаа зураг руу оръё. Нэвтрүүлгийн түншээр Автор радиатор сервис. За Автор радиатор сервис бол 3 үеийн хүүхдээ 23 жилийн туршлагатай ийм хамт олон байгаа. За одоо 97 цаг ирж байна тийм ээ. 97 цаг ирэхээр бид нар дээш тийш явах болдог. Машины air condition гэдэг юм бол маш чухал болж эхэлдэг. Алга хүтнэр үлээлхээс ахуулаа тийм ээ. Одоо л ингээд засвараа хийлгэж авахгүй бол одоо гадаа нөгөө хөрсний бохирдол гэдгээс ахуулаад өнөр танаар орж ирнэ. Айгу хэцүү болж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр эднийх бол air condition цэнгэлдэг. За тэгээд пар салахгүйгээр одоо бүх цэвэрлэгийг нь хийж одоо салгаж яахгүйгээр бүх цэвэрлэгийг нь хийж өгдөг. Дээрээс нь радиатор одоо сервис буюу худалдааг нь хийж өгдөг. За магадгүй та ховор төрлийн машин ундаг бол радиатор олдохгүй хэцүү байгаа бол эднийг таны машин зориулаад радиаторыг нь бүр хийж өгдөг байгаа. За мөн бас нэг үйлчлэгээний үе гэхээр эднийх мопед одоо худалдаалдаг. Тэгэхээр за нэг яралтай ажил төрөл гараад ийш тийш явах гэхээр хүчрэлт цаг алдаад байвал эднийхээс мопед маш олон төрлөөр байдаг учраас сонгоод авах бүрэн боломжтой. За мөн зээлийн нөхцөлтэй байгаа учраас ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Нэвтрүүлгийн түншээр Автор радиатор сервисэлээ. За өнөөдөр та бүхэндээ далд ертөнцийн нэвтрүүлгээрээ яг одоо аль бие усаар батлагдаад одоо яг тийм эйггүй ч гэсэндээ хүмүүсийн ам дамжиг яригддаг. За хараалтай гэж яригддаг. За дээрээс нь сүнстэй гэж яригддаг уран зургуудыг танилцуулж байгаа. За 6 дахь зураг нь болохоор нэргүй Бексинский юм зураг байгаа. Нэрхүү гэдэг нэртэй. За энэ нэг тийм энэ зургийг харангуйтаа хамгийн түрүүнд би юу атсан бэ гэхээр за нөгөө бидний
ярьдгаар там гэж нэг юм байдаг болоо да. Газар доорх ертөнц нэг иймэрхүү байдаг болоо да л гэж бодсон. Хамгийн түрүүнд мэдээж тамыг ямар гэдгийг нүдэрээ хараагүй л те зөвхөн төсөөлөхдөө ийм л байдаг юм болов гэж бодсон. Баах юм арга яснууд юм шиг тэгээд тийм сүнснүүд байгаа юм шиг ийм эвсэний сонь зураг. Тэгээд Бексинский энэ зурагнаас угаасаа хүмүүс би ч биш ер нь хүмүүс там харагддаг гэж ярьдаг юм байна. Тусахгүй дээрэс нь энэ зургийг хараалтай гэж ярьдаг гинэ. Уран бүтээлчийн хувьд бол зураачийн амьдрал тийм сайхан байгаагүй. Эхнэр нь нас орсон. Дээрэс нь хүү нас амиа орлож исэн юм лээ. Тэгээд энэ зураач өөрөө бас хүнд алуулж гэртээ нас орсон байхыг нь одоо олж исэн юм байна. Тэгэхээр маш юм сонин одоо хувь тавилантай амьдралаар амьдэрсэн. Харамсалтай эмгэнэлтэй ч гэх юм амьдралаар амьдэрсэн юм лээ. Тэгээд одоо энэ яг хэлээд байгаа сонин зургнууд энэ зургийнхын нэр нь болохоор нэргүү юм билээ л дээ. Нэргүү гэх юм уу. Нэг бол үнэхээр гүгнэр олдоогүй ч юм уу. Ямар ч байсан энэ зургийг удаан харахыг бараг л хоригддаг гэнэ. Яа тэгэхээр энэ зургийг удаан хараад ахаар сэтгэл санаанд өөрчлөлт ороод үхэх магадaltaй гэж яригддаг юм байна. За дараагийнх нь болохоор зүгээр хөрөг зураг. Айгуу сонио. Бернардо де Галвис гэдэг хүний хөрөг зураг аам л та. Тэгээд зураач нь хин юм бэ гэдэг нь тодорхойгүй. За ингээ харахаар нөгөө нэг хуучны одоо хөрөг зургуудтай адилхан ийм головцтай нэг хүний зураг байгаа байхгүй. Тэгсэн энэ зураг болохоор Техас мужийн Галвис гэдэг очид буудалд байрлуулсан байдгийн байна л та. Тэгээд буудлын үйлчлүүлэгчид зургийн талаар нэлийн хачирхалтай зүйлсийг одоо хүртэл ярьдаг гинэ. Энэ зургийг харсан хүмүүс. Зарим нь хэлэхдээ энэ Бернардо де Галвис тэднийг харж байгаа юм шиг санагддаг гэнэ. Магадгүй бидний тэнд явахаар нэг юм нүдэн дагаж хөдлөөд байдаг юм шиг тий дагуулж хараад байгаа юм шиг юм зурнууд байдаг штэ. Яг л тэрнтэй адилхан юм байна. Ингээ явахаар яг дагуулад ингээ хараад байгаа юм шиг санагддаг гэнэ. Дээрээс нь зурганы хажууд ингээ очихоор хүүтэн мэдрэгддэг гэнэ. Нэг л юм жирхээ би зараамаар юм мэдэмж хүүтэн тэгээд тухгүй ямар ч юм тухгүй болгож эхэлдэг гинэ. Хамгийн хачирхалтай нь бүр хамгийн сонин шүү. Энэ одоо зургийн гэрэл зургийг нь авах гэж хүмүүс маш олоодаа оролцсон юм байна. Гэрэл зургийг нь авах гэж оролдох болгонд сарнитсан. Ямар шалтгаангүйгээр энэ зураг ганцаараа сарничаад байдаг гинэ. Одоо би ингээд уртан зогсож байгаа зураг ингээд авангууд миний зураг зүгээр энэ зураг ингээд сарничаад байдаг юм байна. Тэгэхээр бас сонин юм байна. Тэгэхээр энэ зургийг дарахын тулд одоо хүмүүс юу гэж яриа гаргасан юм бэ гэхээр өөрөөс нь зөвшөөрөл авах хэрэгтэй буюу гойж зургийг авбал тод гарна гэж ярьдаг юм байна. Одоо хамгийн түрүүнд нь очингуудаа энэ Бернардо гэж хүний хөрөг зургнаас асуух нь л те. Уучлаарай би таны ингээд бута зургийг авч болох уу гэд эхлээд нь гойж байгаад тэгээ араас нь зургийг авбал сарнихгүй гардгаа гэж яриаддаг гинэ. За 8 дахь зураг нь бол өмнө нь ч бас ярьж байсан уйлж буух хүүхэд буюу Жовани. За энэ нөгөө нэг алдартай одоо утсан айл болгонда түүмэ гаргадаг зураг гэдгээр нь бид нар сайн мэдэх бах. Тэгээд хамгийн сонин нь энэ зурагны их хөлбөр нь ч хуулбарууд нь хүртэл ямар нэгэн байдлаар айлт одоо үлгсэн тохиолдолд галт төмөр гардаг. Тэгээ яагаад гэдгийг мэдэхгүй юм билээ. Тэгээд тэр одоо гэртээ тавьсан тэр айл нь шатж байгаа боловч энэ зураг өөрөө ямар нэгэн байдлаар гимтлэхгүйгээр бүрэн бүтнээрээ олддог нь л одоо хамгийн хачирхалтай одоо хүртэл тайлагдаагүй нууц гэх үү тийм ээ ийм байгаа. Тэгээд энэ зургийг бол гал болон азгүйтлийг дагуулдаг гэж үздэг юм билээ. Заах нэг 100 яриагаар гэдэг ч юм уу энэ хүүг зураач нь Жовани зурахтаа маш их гомдоогоод яг бүр чин сэтгэлээсээ ингэж хүүг үннээсээ уйлсан учраас энэ зургийг хараалтаа босооч гэж яригддаг юм ам дэмцээр байдаг юм билээ. За 9 дахь зураг маань нэргүү гэдэг зураг мөн адил нэргүү. За Лаура гэж хүний зураг аам л дээ. Энэ их сонио. За энэ зургийг та хэд маань жоох ингэ тогтоод хараарай. За ингэ тогтоод харангууд зүгээр нэг юм сүхт хэрэг байгаа юм л да. Хуучны юм дөрөв дугуйтай модон ч юм шиг сүхт хэрэг. За тэгэнгүүт яг тэр сүхт хэрэгний ард нэг юм хүний дүрс байгаа юм. Урд хэсэгт гэх юм уу те. Тэр модны хажууд сайн хараад. Тэгэхээр ингэ хүний дүрс. Тэгтээ тэр хүн хамгийн гол нь толгой байхгүй. Ийм нэг зураг аам л та. За Лаура энэ зургийг болохоор Джеймс Кидийн авсан гэрэл зургийг хуулбарлаж ингэж зурсан юм билээ. За Киди хэлж байгаагаар тэрэгний хажууд зогсож байгаа толгойгүй хүн анх ингэж тэр гэрэл зургийг авахд огт байгаагүй гинэ. Ерөөсөө байгаагүй. Дараа нь тэр ингээд зургаа ингээд
фото зураг угаагаад харсан чинь нэг юм сонин тэрэгний хажууд нэг юм толгойг гараад ирсэн байсан. Ерөөсөө зураг авах явцад бол байгаагүй гэж ярьд юм байна. За эндээсээ хуулбарлаж зурсан буюу Джеймс Кэди авсан гэл зургийг хуулбарлаж зурсан зураач Лаура хэлэхдээ болохоор зургийг зурж дуусны дараа бүр ингээд дуусны дараа шүү. Эргэн тойронд нь ханаас ч юм унж эхэлсэн. Унаа за дээрээс нь гэрээс нь ямар нэгэн зүйл алга болж исэн. За тэгээд ингээд ширээн дээр байсан шилээ яван ч юм уу те шууд унаад хаардаг ч юм уу. Тэгээд ийм сонин тохиолдол дараараасаа гарч исэн. Юм блэ тэгээд нэг уран зургөөрөө шилжиж орсон буюу анх фото зурган дээр байсан толгойг сүнс тэр зурсан зураг руугаа буюу уран зураг руугаа шилжиж орсон гэж ярьд юм бэлээ. За тэгээд Лаурагийн хувьд бол дахиад нэг бас яриа байлаа л да ингээд юу ингээд тэгсэн нөгөө гэрээс ч юм алга болсон гэдэг чийсэн шүү дээ. Зураач маань энэ зургийг зураад ингээд байж хат яг тухайн үед дуусаагүй л юм блэ л дээ. Тэгээ байж хат нь гэрээс нь маш юм чухал өөрт нь хэрэгцээтэй юм пикчограмтууд нь алга болж эхэлсэн. За тэгээд тийг нөгөө маш олон зураг зурсан болохоор энэ зурагтайгаа холбож бас нэг тийм бодоогүй гэсэн тухай үед. Тэгэл энэ зургийг барьж авч дуусаад зураад дуусангууд гэрт нь бүр агаар дээр ингээд юм хөвжүүлсэн тохиол хүртэл байсан гэж яригддаг юм билэ. Тэгэхээр энэ зураач нь бол өөрөө ярьсан тийм л яриа л юм билэ л дээ. Амд эмцэг гэх юм уу. За магадгүй нөгөө нэг нэмж чимж яригдаад ингэж хөрсөн байж маа. Гэтэ тэр толгойгүй хүн үү, сүнс үү, хизээ хаанаас яаж гарч ирсэн одоо хүртэл юм тодорхойгүй байдаг юм байна. За гэх мэтчлэн ам дамжиж яригдсан одоо хараалтай ч гэж яригддаг, сүнстэй ч гэж яригддаг уран зургуудаас гадна одоо маш олон юм уран зургууд байгаа. Тэгээд та бүхэндээ юу яа хуваагаад ингээд хэсгээр нь тийм ээ. 1-өөс 2 дугаар хэсэг гээд үргээд явна. Дээрээс нь сүнстэй фото зургууд гэж байдаг юм билээ. Тэр одоо бид нар бас ярьдаг шүү дээ тийм ээ. Зураг авсны дараа нэг юм сарнидсан ард нь дүрс чим шиг юмрхүү юм гараад ирсэн байдаг. Тэр зургуудыг бас та нартай сонирн болгож хүргэнэ. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлөж байна. Хамт байсан бүх та үзэгчдээ баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн байртаар уулзъя. Нэвтрүүлгийн түншээр Авторадиатор Сервисэла. Баярлалаа.